Чи яагаад ухамсарт амьдралынхаа тэн агасыг Улаанбаатарын замын төвчрэлд өнгөрөөж гин гэж бодож байна. Авилгалаар цэцгэлсэн газрын 8 айл бүрийн цонхыг хааж, бөөгнөр шаваарлсан цементийн ширэнг бүглэж оргисын тэр гарцнуудыг чинь. Гадаад дотоодод мэрэгжил эзэмссэн мэдлэг боловсролтой залууч яагаад газрын үүдсэ гэж ажил хайж анкет бүглэж яваа юм бэ? Нэрийг чармах тусан бизнес чинь дампуурч мэрэгжлийн яналт дээр асуудалтай байна уу? Хэлтсийн даргийнх нь оймсонтой хавьжуулдаг 20 мянган долларыг чи хийж чадаагүй юм чинь аргагүй шүү дээ. Төрийн албан хаагчийн төв яравгар царай. Төвгшөөсөн удаан яриа. Хүнд суртал гаргаж хүсэл төрөгдлийг чинь хойш тавьж байвал ашиг сонирхол нь өөр газар авилга хахуул нэгж байна чамаас. Ингээд ярил их юм би 60 тэрбум жидүү офшор жаргалтай Улаанбаатар өндөгт орчуулах хөтөлбөр Дубайд хийсэн оюутлогон гэрээ дундуур нь завдсан Эрдэнэтийн 49%, Чингис Самурай бонд, Хөгжлийн банк АСЕ-ийн уулзалт, цэвэр агаарсан салхитын мөнгөний орд шүүгч нарыг хэрэг. Энэ бүхнээс болж 11.9 их 80 төгрөгийн хохирол энэ улсын эдийн засагт учирсан юм. Энэ үхэндээ гэхэд Монгол улсын жилийн төсөв 10 их 80. Энэ бол чи бидний татвар төлсөн мөнгө. Улсын төсвөөс их мөнгө усан тайсан чулуушиг болж. Улсын төсвийг хэн захиран зарцуулдаг юм бэ? Төрийн албан хаагч. Монгол улсад 192 мянган төрийн албан хаагч байна. Энэ хүмүүс эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэж эрдэм чадлаа зориулах тангарагтай. Өргөсөн тангарагаас